Хөөрхөн мөрөн клубээс санаачлан Улаанбаатар хотын Лантуун дохой төрийн бус байгууллага Хөвсгөл аймгийн Хөөрхөн мөрөн клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цахим вакцины дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Хөөрхөн мөрөн клубээс санаачлан Улаанбаатар хотын Лантуун дохой төрийн бус байгууллага Хөвсгөл аймгийн Хөөрхөн мөрөн клуб хамтран зохион байгуулсан цахим вакцины дэвжээ тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг зөвхөн тэмцээний арга хэмжээний бус харин цаад утга санаа нь цахим хэрэглээг хэрхэн зөв зохицуулж ашиглаж сурах вэ? Цахим хэрэглээг зөв хэрэглээгүй улмаас мөн түүнийг зөв зохистой хэрэглэж чадвал өөрт хэрхэн тусдаагаар ашиглагч болох талаас нь сурагч залуучуудад мэдлэг олгоход оршиж байсан юм а. Цахим вакцин гэдэг нь өөрөө болохоор вакцин гэдэг утгаараа өөрөө өржилсөн сэргийлэх гэсэн утгыг агуулсан байгаа. Тэгэхээр зөвхөн энийг гаднаас нь хин нэгэн байгууллага ч юм уу төрийн байгууллага, төрийн бас байгууллагууд ингэж заах сурахаас илүү хүүхдүүд бие биенээсээ суралцаж өнөөдөр яг энэ цахим хэрэглээ, интернет хэрэглээ ямар болчиход байна? 10 жилийн ахлахангийн хүүхдүүдэд бас ямар ойлголттой байна гэдэг бид нэгдүгээр гаднаас нь харж цаашдынхаа явуулах арга хэмжээг харах буцаагаад хүүхдүүд бие биендээ гой сэрэмжлүүлэх санаануудыг бас эндээс мессежүүдийг өгөх ингээд яг нэг хэсэгтээ одоо энэ 23 24-ний 2 өдрийн арга хэмжээнд бас мөрөн хотын бүх ард иргэд аав ээжүүд, эцэг эхчүүд, багш сурагчид нар бүгдээрээ энэ нэг цахим хэрэглээ рүү жоохон анхаарлыг хандуулах зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Хүүхдүүдийн өнөөдрийн оролцоог харахад бол цахим гэмт хэрэг гэдэг зүйлийг одоо маш эрт ойлгож тэрнээс өөрчлөсөн сэргийлж байгаа байдлыг харахад бол үнэхээр онцлогчтой санагдчихжээ л дээ. Жишээ нь Улаанбаатар хотод ч одоо иймэрхүү үйл ажиллагаа явагдаж эхлэегүй байгаа. Дархан, Эрдэнэт гэдээ бид нэр одоо 5 хотуудаар ажиллаад явж байхад бол одоо мөрөн хотын энэ санаачлаг бол хамгийн нүдэ олсон. Тэгээд одоо яг цаг үетэйгээ олж харж өөрчлөлт сэрэмжлүүлсэн ийм ажиллагаа бол болж байна. Тэгээд бид бол одоо бүр онцгойлон хурж ирээд тэгээд одоо бүрэлдэхүүнээрээ бол шүүлтийн тэгээ бас бусад үйл ажиллагаан дээр бол бас дэмжиж оролцож байгаа. Дэвжээ тэмцээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 сургууль хамрагдаж цахим ертөнцийн зүй зохистой хэрэглээ сэдвээр орон нутгийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын интернет хэрэглээний түвшин бусад аймагуудаа бодвол харьцангуй өндөр байдаг байна. Цаг дуслаа. Бид нар ер нь бол бас бүх сургуулиас судалгаа авсан. Одоо тэр судалгааныхаа үр дүн дээр бас нэлээд юм бол яг тоо баримттай бол харагдах байна. Зүгээр ерөнхийдөө хандлтын ч юм уу өнөөдрийн арга хэмжээний байдал бид нар сая 2 хоногийн хугацаанд 9 сургуулийн яг бичилж уулзаж ярилцаж одоо тэр хүүхдүүдэд хичээл одоо орч ингээд кино үзүүлж явхад бол ерөнхийдөө бол интернет хэрэглээний түвшин бол маш өндөр. Одоо ихэнх хүүхдүүд одоо бараг нэг 100 хүүхд байлаа гэж бодоход тэндээс бараг 80-аас 90 Facebook одоо аккаунттай гэсэн тиймэрхүү одоо зүйлийг бол ярьж исэн. Гэхдээ яг одоо зохистой хэрэглээний тал дээр бол бас төдийлөн гүнзгий мэдлэг бол бас байхгүй. Энэ дээр илүү жоохон анхаарал тавих хэрэгтэй юм шиг санагдчихсэн. Ялангуяа одоо мэрэгжил сургуулийн үйлдвэрлэлийн одоо сургууль дээр очиод дотор байранд очиод уулзж байхад бол хүүхдүүд бүгдээрээ маш олон энгийн тохиргоог бас мэдэхгүй байгаа нь харагдаж ирсэн.